Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг. Та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран хүргэн найруулагч Жимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай та мэдхүү нэвтрүүлэгтээ нэг өдрийн ногооны хэрэгцээг ханган норой Кагоме хамтран ажиллаж байна. За мөн Мину босс эргэлтийн хөрөнгийн зээлийг танд санал болгож байгаагаар хамтран ажиллаж байна. За, ихэр талбайтхдаа 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны айлын руу залгаад хэрвээ дуудаж явах юм бол та утасныхаа спикерийг болиулах хэрэгтэй. Бас орчин тойрныхоо чимээг хамж орж ирэхгүй. За мөн утасаа машинтайгаа блютуутээр холбохгүй байх хэрэгтэй. За тэгээ холбогдож орж ирээд өглөөний минь тэр байна гэж хэлээд хэдүүлээ 3 асуултанд хариулсан хүмүүсээ ялгч болгоно. За эхний сонсогч бүгдээрээ авцгаая. Манай за 89 86 байна уу? Өглөөний минь 3 анхаа. Өглөөний минь. За анхаа ийм асуултан дээр бүгдээр явжсэн. Аянганд нэргүүлэх хамгийн магадaltaй амтан юу вэ гэсэн байна? Цагаас. Аянганд нэргүүлэх хамгийн магадaltaй амтан. За энэ амтан хүнээс аянганд нэргүүлэх магадлал 20-оор илүү юм байна. 20 дахин илүү. 20 дахин. Аргүй хариултыг бичээгүй лээ. Би зүгээр дотроо нэг амтан таацсан тэр юм уу шүү. 3. Ямар тэнэг асуулт Анааш тэгэлгүй яах вэ? Анааш хүнээс аянганд нэргүүлэх магадлал 20 дахин илүү байдаг юм байна. За өндөр учраас тий. За дараагийн асуулт нэг төгөргөн дээр нэг төгөргийн нүүрэн талд ямар амтны дүрс байдаг вэ? Цаг ирсэн. Арслан байдаг юм байна. Яалтын асуулт. 6 ясоор бүхий л үйлүүдийг цэрлэх өдрийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг ирсэн. Юуны юу? Одоо нөгөө бидний ашигладаг зурхаа юу? Тийм. Бидний ашигладаг зурхаа. Одоо нөгөө хаш цэрт өдөр гэсэн үг шүү дээ, тий. Цаг дууссан байна. 2 өдөр байдаг аль нэг нь оновчтой хэлэхдээ 3. Тэгвэл юу шүү дээ? Тэсүүд модоо ах мөр. Аль нь гол нь аль нь вэ? Хойлог нийлсэн. Нэг нь энэ яг бүх үйлүүдийг зэрлэх нь өөр нэхгүй. Энэ хоёрын нэг нь мөн байна. За аль нь вэ? Бүх үйлүүдийг зэрлэх нь. За модон огмон. Модон огмоо бүх үйлүүдийг зэрлэх юм байна. За тэрсүүд өдөр бол янз янзын урах төрөл барилдах тийм өдрүүдийг зэрлэх өдөр юм байна. Яалагчаар тодорч байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрөө ажил намжлаа. Баярлалаа. За мундаг байна. Анхаа орж ирээд анхны яалагчаар тодорч байна. Надад бол энэ өгнөд орж ирэхгүй байна. 94.11 байна уу? Өглөөний минь Тимур. Өглөөний минь дээ. За Тимур бүгдэр нэг нь киноны хэсгээс сонсно. Ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь. Ямар кино вэ гэдгийг. Тэ? За сонсгоо. За хамтаа сонсцгоё. Ямар шалтгаангүйгээр хүн зодно гэдэг чинь гэмт хэрэг. Тийм биз дээ. Хуулинд биш үү? Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн ад бүрж тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ талаар сургуулийн захиргаа тодорхой арга хэмжээ авч учрыг нь олж өгөхгүй юм бол би цаашаагаан ярих болно шүү гэдгийг та бүхэнд хэлчихье. За сүртэй яриад талих хүн байна да. Энэ ч одоо ямар киноны Эрүүгийн хуулийн тэтэд байгаа гэсэн жил ороод ирсэн. Цаг яасан. Аргуунаа би чамд хайргүй шүү. Аргуу та өөртөө хайртай гэж хэлгээл. Би чамд хайртай гэдэг киноны хэсгээс ээжээ. За дараагийн асуулт хамгийн сүүлийн ододтой бүжиглийн шоунд хэн ялсан бэ гэсэн байна. Хувилбар авч болно, шууд хариулж болно. Цаг явсан. Ялагч болсон гэсэн үг шүү дээ. Хувилбар аваад яах юм бэ? Би зурагт үздэг юм чинь одоо мэдэхгүй шүү дээ. Мэдхгүй. Хувилбар аваад таахгүй. Үгүй. Тэр та таахгүй гэсэн үг үү? Хувилбар авахгүй. Тий таахгүй би зурагт үздэг юм чинь. За холбогдсон баярлаа. Ядаж 1 2 3 4 гэж хэлэхгүй. За би одоо чинь зурагт үздэг. Гэхдээ хэн ялсныг мэдчихэд. Facebook-ээр л нэг шоугж байна. Болоор нэг шоугж байна. 89 88 байна уу? Байна уу өглөөний минь. Өглөөний минь дээ. Өглөөний минь дээ. За хамгийн сүүлчийн ододтой бүжиглийн шоунд хэн ялсан бэ гэсэн байна. Хөлбөр ах уу? За тэгээ хөлбөр ах. За Инмэрэл Батманлай, Од Баяр, Төвшин Заяа, Даваа Жаргал, Номин Заяа гэсэн 3 хөлбөр нь цаг явсан. За ахаад хийж болох. За Инмэрэл Батманлай, Од Баяр, Төвшин Заяа, Даваа Жаргал, Номин Заяа гэсэн 3 хөлбөр нь цаг туссан. За хөрх нөгөө юу лээ? Хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь биш ээ наа. Хоолбогдсон Баярлалаа өдрөөс яхан бүгдээрээ. За баярлалаа.
За манайх одоо юу н хэр үзэж байгаа бол би одоо ойлгохдоо бол хамгийн л их үзэж байгаа. Энэ даваа жаргал нэмэн заяа гэдэг нөгөө даваа ташаа юм уу те? Тийм ах мэдгүй. Би одоо Орос хүмүүсийн нэрийг харж байгаа л тавьсан. Би хин төрөлснийг л олж харсан. Тэгвэл даваа ташаа юм байна л. 92 байна уу? Бэлгэн байна сараа авсан. Өглөө минь. За хамгийн сүүлчийн оддоо бүжиглийн шоунд хин ялсан бэ гэсэн байна. Хоёр хувилбар үлдсэн. Инрэл Батманлаа 2 эсвэл Од 2 Төвшин Заяа 2 гэсэн байна. Цаг явсан. Инэрлийн нөхрийн пост хийсэн баг шүү дээ. Нөхрийн пост орно. Итгэл пост хийсэн байсан уу? За манайхан ч одоо ер нь юу телевиз үзэхэд болцгооч ч тийм. За дараагийн асуулт нэг нь дуу сонсно. Хин дуулж байгаа вэ гэдгийг таах нь. Би эхлээд хувилбаруудыг хэлээд өгье. Мучи, Magnet Brain, Нэнэ. За энэ гурван аль нэг нь дараах дууг дуулах юм байна. За. Анхааралтай сонсгоо те. Орчин үеийн л байна. Орчин үеийн хэр цаг үедээ нийлүүлж байгаа вэ гэдгийг мэдэх дуу байна. Ийм дуу байна. За энийг хэн дуулж байгаа вэ? Цаг яасан. Яа таах нэ таасан. Аль нэг л таам. Mind brain мөчи юу нинэ юу. За. Хоолойн нөнгөөр сонсдог хүмүүс шууд хандаа. Цаг дууссан байна. Нинэ. Холбогдсон баярлалаа өдрөөсөө хангуулаарэ. За. Нэрлийн Монро гэдэг нэртэй ийм дуу юм байна. За энэ дуу бол 9 сая үзэлттэйгээр бас нэлээд олон үзэж хүмүүс үзчихэд байна. 88 тэгдлээ байна уу? Оо. Өглөөний мэнд хэнд холбогдсон бай? Баяр цагтаа. Баяр цагт. Баяр цагтаа сайхан амарсан уу? За сайхан амарсан уу? За бүгд нэг нь дуучны нэр хайж байгаа. За 100 дарга жиж орширлаа. За. Сонсгоо дууга. За тэг. За бүгд дууга хамт сонсгоё. Нэрлийн Монро гэдэг нэртэй энэ дуу хоёр хөлбөр үлдсэн байна. Мучи, Magnet Brain хоёрын нэг нь юм байна. Цаг явсан. Эхнийхэн Мучи. За Мучигийн дуусан дуу юм байна. Нэрлийн Монро гэж бүгдээрээ дууг нь хамтаа хүлээн авсан байна. Дараагийн асуулт. Саяын 5 сарын сумуугийн дээд зиндаанд хэдэн Монгол бүх зодголсон бэ гэсэн байна. Тоо хэлэх юм байна. 3 хувилбар байна. 5, 6, 7 гэсэн байна. Цаг яасан. яа сумоо зүгт юм шүү дээ. Тэглгүй яах вэ? За ботчаад 6 гээд бот. 6 биш ээ. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. За. За баярлалаа. За манайхан зөв хариултыг мэдчихэж байгаа бол хариулж байгаарай. Бид хоёр хамтран ажиллах гэж танилцуулнаа. Нэг өдрийн ногооны хэрэгцээг ханган нөрөө те Кагоме хамтран ажиллаж байна. За Кагоме бол ингэж байгаа нэмэлт хийсэн чихэр будагч нөөцлөгч бодис огт агуулаагүй нэг өдрийн ногооны хэрэгцээг хангах тижээлтэй 100% байгалийн гаралтай түүхийд ашигласан 30 төрлийн ногооны шүүс байдаг. Тэгээд нэг ч жимс ороогүй ийм төрөл байдаг. За энэ төрлүүд болохоор ингэж байгаа хин хэрэглэх юм гэхээр ер нь бол хоолны дэглэм барьж байгаа томчууд хэрэглэж болно. Эсвэл нөгөө нэг ногоо идэх дургүй хүүхдэд идэв шүү дээ тий. Тэр хүүхдүүдэд бол ингэ уулгахчаад бол бүхэл бүтэн өдрийнхөө ногооны хэрэглийг ингэ гоё авчиж байгаа байхгүй. За эрдэс бодис амин димээр баялаг дархлааг дэмжиж хоол босруулалт нь маш сайнаар нөлөөлнө хэрэг өтгөх нь хатаад байдаг бол гэдэг ч юм уу тий. Мөн бодисын солилцоог сайжруулад хоолны шингэцгийг сайжруулж өгнө. Нэг өдөрт нэг дан ногооны Кагоме уухад л ерөөсөө бүх өдрийнхөө ногооны хэрэгцээг хангана гэсэн үг. Тогтмол хэрэглэснээр эрдэс витамины дутагдалт огт орохгүй. За ер нь Монголд ялангуяа маш тохиромжтой бүтээгдэхүүн юм шиг санагддаг. Ер нь ногоо идэж яхах нь байн хоолтойгоо хамт идэж яхах нь ер нь эрүүл байх суур болдог. За тийм ч учраас Япончууд бас их актер юм аа. Ер нь ногоогоо идэж амждаг хүмүүстэн зориулаад ийм бүтээгдэхүүн гаргасан Кагоме юм байна. За энэ нь ядаж яхад монголчууд чиг ногоо их хомс байдаг гэх юм уу жоохон хаяа үнэтэй байдаг. Жилийн 4 мөлөд бас байдгүй юм манах шиг хөлсүүд бол үнэхээр тохирсон бүтээгдэхүүн юм байна. Тэгээ дотроо олон төрөл байдаг шүү дээ. Одоо жишээлбэл ингэж аам л да. Кагомегийн алюминий нухш гэж байдаг. Энэ алюминий нухшиг идэх юм бол 70 г ногооны хэрэглээг хангаж чинь усан үзмний зурагтай улаан хүрэн шүүс байдаг. За энийг уух юм бол 100 г ногооны хэрэгцээг хангацдаг бол Кагомегийн жели хэлбэртэй ийм ундаа байдаг. За энийг 120 г нь энийг уух юм бол 120 г ногооны хэрэгцээг хангаад өгчин. За дан ногооны буюу 30 төрлийн ногооны шүүс байдаг. Энэ 350 г ногооны хэрэгцээг хангана гэсэн үг. Тэгэхээр бид нэр өдөрт яаж исэн ч 350 г ногоо ер нь бол бараг хэрэглэж чадахгүй шүү дээ тий. Тэгс мод нэг олон төрлийн ногоонод хэрэглэж чадахгүй. За хүмүүс луун байцаа гэл ингээл ойр зурдаал эргэлдээд байдаг бол энэ 350 г ногоонд бол маш олон төрлийн ногоонод орсон байдаг. За тэгэхээр хамтран ажиллах хувцсны дугаар нь 75 75 55 50 юм байна. 75 75 55 50. За та мөн хамтран ажиллах илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энэ утслууд залгаарай. Манай нэвтрүүлэгтээ нэг өдрийн ногооны хэрэгцээг ханган нөрөөтэй Кагоме хамтран ажиллаа. Баярлалаа.
Баярлалаа. За та мэдхүн нэвтрүүлэг үргэлжлэн дараагийн сонсогч бүгдээр авцгаая. 8888 байна уу? Бано. Өглөөний минь Өглөөний мэнд. Өглөө сайн байна уу? сайн байна уу? За хинтээ холбогдсон бэ? Асаа байна. Асаа. Асаа. Сумуутай нэлийн холбоотой нэр орж ирж байна. Саяын 5 сарын сумгийн дээд зэнданд хэдэн Монгол бүх зодголсон бэ? 5 7 Монгол бүх За зодголсон байна. аргагүй л асаа юм да. Яг мэдэж байна. Маш нэрэлжтэй мэдэж байна. Дараагийн асуулт тэгвэл бүр шууд өөр спорт руу үсэрнэ. Counter Strike-ийн тэмцээний мажор удахгүй болох юм байна. Эх 7 хоногт болно. За энэ Counter Strike-ийн мажор аль улсад болох вэ гэсэн нь? 3 хувилбар байна. За. Америк нэгдсэн улс, Дани, Австрали гэсэн байна. Цаг ёс. Дайн. Дани биш биш юм байна. байна. Холбогдсон байлаа. Дани биш юм шүү. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За Сумаатай холбоотой 3 асуулт байсан бол төвгөө хариулж гарсан юм байна. 8611 байна уу? Өглөөний минь баянаа сайхан амарсан хоёроо. Өглөөний мэндэ сайхан амарсан. За Counter Strike тэмцээний мажор одоо болох жаа мажор аль улсад болох гэж байгаа вэ гэсэн байна. Америк нэгдсэн улс, Австрали гэсэн хоёр хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Америкийн нэгдсэн улсад. Америк нэгдсэн улсын Аустин гэдэг хотод болох гэж байгаа юм байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт Улаанбаатарт автобусаар зорчих үн хэд байгаа вэ гэсэн байна. Цаг явсан. Яасан гинэ? Автобусаар зорчих үн хэд байгаа вэ? 1000. 1000 байгаа. Баяр хүргэе. За гоё тэгээд хөл нийлүүлэн алхаж байна. Ялтын асуулт. Манай радиогийнхан өнгөрсөн хагас сайн бүтэн сайнаар хаана амарсан бэ гэсэн. Цаг явсан. За тийч хаана ямар ч нэг амралтын газар яваадсан шүү. Ээ за. Хаана яваадсан санаа. Дөхүүлээд хэлэхэд бол болно. Бас наривчлалтай хэлэхэд бол нэлийн юу юм бэлээ. Зүгийг хэлэхэд болчихно доо. Тэрэлж биш Тэрэлж биш байна. байна. Энд дээр тэрэлжээс өөдсөн. Холбосон баярлалаа. Богоноос буугаад гэсэн байлгүй тань. Тэгэл гох тэрэлж вагоноор лав явахгүй бах те. За холбогдсон баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Зя 88 тэгдөрөв анжгаахын минь төрсөн өдөр болсон. Чимбагийн минь төрсөн өдөр болсон. Нэр чихэд найруулсан. Найр гэх юм уу? Байна уу? Баг за өглөөний мэд ганаа нөө. Өглөөний мэндэ. За ийм асуулт хөгжилтэй асуулт байна. Манай радиогийнхан өнгөрсөн хагас бүтэн сайнаар хаана амарсан бэ? Зүгийг хэлэхэд л болох юм байна. Түнхэл. Түүхэл. Тэгээ яг ч үгэлэр төвлийн даалын буянтад амарсан. Буйнд Тэгвэл хэлэхэд Батсүмбэр Төв аймгийн Батсүмбэр суун юм байлаа те. За дараагийн асуулт. Ямар киноны хэсгээс вэ гэсэн байна? Ойлгомжтой те. Бүгд нэгэн киноны хэсэг хамтдаа сонсноо. Ямар киноны хэсгээс вэ? Тэгэхгүй байж тэгж аашиж болдгоо бах. Харин тийм юм ааштай би яасан юм бэ? Та хот орчуулах газрыг хот боснуулах газар гэсэн шүү дээ. Тэгж хэлсэн. Яадаг юм? Үгүй яадаг юм? Тэгж хэлсэн. Яадаг юм гэл гараад явж байна. За энэ ямар киноны хэсгээс вэ? Цаг явсан. Ой за дэжтэй Монгол кино, дээрүүгийн кино шүү дээ мэдхгүй байна. За ихтэй нэг таан байгаа те. За гарын 5 урам уруу гээл. Гарын 5 Биш хуруу ээ. биш юм байна. Өдрөө сайхан Холбогдсон өнгөрүүлээрэй. За яа. За энэ чинь босч ирэнгүүтээ яадаг юм. Сайн нэг өвгний дуу орж ирээл гарлаа да. За өвгний дууг нь одоо бүтэн сонсхий доо. Өвгөн юу гэж хэлэх юм? За энэ өвгөн чинь нэг манай энэ гэл нэг эхэлдэг санаж байна. 80-99-17 байна уу? Байна уу? Оо би нэг. Байна өглөөний мэд. Өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бай. Жагаа байна. Жага. За ямар кино? Амуур. Амуур гэдэг киноны. Санамгүй. Бүгдээрээ сонслоо. Дараагийн асуулт. Усны гудамж хаана байдаг юм болоо? Усны гудамж, алдарт усны гудамж гэж хаана байдаг юм болоо? Цаг яасан. Баян бүрдээс уцгааны гэр Баян хооронд ирсэн. бүрдээс Баян бүрд ер нь баян бүрдээс жоо урагшаа тэр авчлээсэн. Тэгээ уцгааны гудамжнаас урцгаанаас жоо хойшоо хийсэн. Усны гудамж. яа арай л биш болоод явчлаа. Холбогдсон байлаа. Дүүргээр нийлвэл бид нэр бас авах байсан. Тэгвэл чи юунд байсан шүү дээ. Дүүргээр ярих юм бол одоогийн Чингэлтэй дүүрг. За чингэлтэй биш юм байна. Холбогдсон байлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Яг одоогийнхоор нь асууж байгаа шүү. Холбогдсон байлаа. За. За одоогийнхоор усны гудамж гэж хаана байдаг вэ? 8811 байна уу? Өглөөний мэнд очроо. Өглөөний минь. Өглөөний мэндэ. За очроо. Усны гудамж гэж хаана байдаг юм болоо? Цаг явсан. Дүүргээр нь хэлэл аавна гэсэн үү? Тий, дүүргээр нь хэлэл аавна. За Дөрөв
Сүхбаатар дүүргэлэх та. Сүхбаатар дүүрэг юм байна. За тэгэлгүй яг. За яг циркийн хажуу талын зүүн талаар нь явж байгаа удамжийг усны удамж гэж нэрлэж байгаа юм байна шүү. Дараагийн асуулт. Өнөөдөр бэлгийн толлоор ямар өдөр вэ? За тоо хэлж болно, жил хэлж болно. Цаг явсан. Календар болоо. Цагаас өмнө амжих нь үгүй юу? Харин 5 сарын 27 бэлгийн толлын өнөөдөр чинь 3 өнөөдөр ч 30. 30. Баяр хүргэе. За өнөөдөр хаврын адаг сарын шинийн 30 юм байна. Ингээд зам болж байгаа юм уу? Маргааш бол зуны ихэнх сар эхэлж байгаа юм байна шүү. За би ч өдөр юм байна. Дараагийн ялтын асуулт уу? Ялтын асуулт. Тэнгис кино театр өмнө нь ямар нэртэйсэн бэ? За гэвс. Ялт кино театрсан. Ялагч Баяр хүргэе. За хоёр дахь ялагч тодорч байна. Шоо баяр хүргэе. за За надад нэр нэг ийм санаа байна. Манайхан энэ янз янзын ая явуулаад шүү дээ хойно. Ялагчаар тодорсон өөрийн нэрмж таяа захиалаад тэр хэрвээ ялвал тэр аяыг нь тавьж өгдөг бас бэж болох юм гэж бодсон. Надад зүгээр кул юм болоо гэж бодсон. Өөрөө дуртай аяа ингээд 3 асуултанд хариулангуудаа явуулдаг бол тээ. Гэтэ богинох нь л доо 5 секунд ч юм уу 10 секунд. Дараагийн сонсогч 88 техник байна уу? Баан өглөөний мэнд оператор мөн байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За эхний асуулт. Нар дэлхий рүү зөвхөн нэг талаараа л гардаг. Энэ үнэн үү худлаа уу? За гэс. Үнэн үү худлаа юу гэсэн үү? Үнэн зүйл. Худлаа юм байна. За нар 27 хоногийн турш нүрээ ингээд байнга өөрчилж идэг юм байна шүү. Олбогдсон дарлаа. За сар бол ялцчгүй нэг талаараа хараад ижидэг тийм. Нар бол өөрчилж идэг. Яг одоо маш идэвхжэлтэй үеийн бас өрнөж байгаа юм бэлээ. За энэ хооронд дэмжин ажиллагчаа танилцуулах гэдэг. Өө тэгээ. За манай нэвтрүүлгийг Батрейци дэмжин ажиллаж байна. Батрейци группийн Чанбаны сүлжээнд их хөрсийн баярыг тохиолдуулан хүүхэд бүрийн дуртай хөөрхөн Аленка, Амтад Коровка бас Баавгата чихэр улаан малгайд Алтарц Сади Природня Лото брендийн жимснүүд жүүснүүдээс дээжлэн боосон гоёмсог чанартай бэлгэнүүдэд худалдаалж эхэллээ. Худалдан авч та бүхэн хүссэн Орос найрлахаараа боолгож дээр нэмээд урамшууллаа аваарай. 15 бэлэг авбал 1 бэлэг үнэгүй албан байгууллага хувь хүний захиалга авч байна. Бэлэг 7800-аас 35000 төгрөгийн хооронд үнэтэй. Хаяг нь үндэсний төв намын сангийн хойно Жамдман төв 13 дугаар ороодлын Аман хуурдохны замын эсрэгтэл Чанман Вест, зайсан толгойн зүүн тал Чанман зайсан, амгаланд цагдаагийн хотхны зүүн тал Чанман амгалан та өрт ойр салбараар үйлчлүүлээрээ утасны дугаар нь 9615 5115 9499 8827. Манай нэвтрүүлгийг Батрейци дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогч Иртэгс байна уу? Өглөөний минь цагааварсан наркон. Өглөөний мэндэ. За нарка. Төгөргийн регистрийн дугаар хэдэн оронтой вэ гэсэн байна? Цаг ярьсан. Юу төгөргийн хөө. Тий. Юу ч тэгээд нэг 2 9 шоха. Хэдэ? Энэ үсгийн оруулаад тоогоор нь тоог нь асууж байгаа. Тоогоор 9. За тоогоор 9 биш юм байна. Тэгвэл долоо яшиг. Өө тэгээ илч. Яаж байгаагүй муухай штэ дараагийн үнээс асууж чачжээ. За. Долоо байр тий. За албагцсан баярлалаа. Амьсангүй төрмөө бүгдээрээ баярлалаа. Дараагийн сонсогч 8828 байна уу? Өглөөний цаамаа нүмгтэр байна уу? Өглөөний мэндэ. За сая хэлчихэр чи одоо өөр асуулт. Дараагийн асуулт юм. Угаасаа яг төгөрг гаргаа барьсан сууд. Эсвэл бэлэн зэлсэж байгаа. За дараагийн асуулт үл ийм асуулт байна. Гүдэг өвөө Радна. За 91 настай Радна өвөө World Master Games сая оролцоод ирсэн юм. World Masters Games-с хэдэн алтан медальтай ирсэн бэ гэсэн байна. Цаг явсан. Айгу гоё асуултанд гарчлаа. Явж мэдгүй. Ами тэр нөгөө нэг юуг ин Групп төр тавьсан групп төр оролцсон байсан. Яа, би дөрөв зургийг ингээд хальтгүй л гэдэг хэвчээ байна. 3 2 том юу байхгүй багцаа. тийм тоол хэлэндээ одоо нэг багцаагаар хэдэн алтан медаль байж болох вэ гэдэг. 2 юу гэсэн юм бэ? Юу? Яа, юу? Би ерөөсөө зүгээр толгоонд орсон тоглоом биш. зүгээр толгоонд орсон онж идэг. Зүг байж идэг. Яа. Ямар амар юм бэ? Скол тэр нөгөө зураг мургийн хальтгүй л Хаман алтан медаль юм. Тийм үү? За дараагийн асуулт. Дэлхийн энергийн төв аль аймагт байдгийг болоо? Цаг явсан. Тэр нь алийг хэлэх юм болоо. Хоёр аймаг унаслаа гэдэг үстэй. За энэ чинь дэлхийн энергийн төв домч гэдэг газар нах тийм. Тийм. Одоо хамрын дүү. Биш ээ.
Дэлхийн энергийн төв домч гээд сүм байдаг санаж байна. Бүр юу нөгөө хамбогдын нөгөө юу лээ? Дэмчиг. Дэмчиг. Аха. Тэр юм уу? Тэрийг хэлээд унаа. За хамбогд гэхээр мэдээж хэрэг зөв шүү дээ те. Аль аймгийг хэлэхэд хангалттай. Аймагнаас мэдээж хэрэг. Тэр дэмчгийн дээр очсон чинь энергийн төмөв нэг юм яриад. За тэгэлгүй яах вэ? Тэр нь өмнө говьд байдаг хөө. Аймгаа хэлээжээ. Аймгаа хэлнэ. Тэр өмнө гоо би нэр Аймгийн хэлчихсэн. Өмнөөс нь хэлчихлээ. Би одоо унгахгүй яах. хамбогд сум. За хамбогд гэхээр нь лавлаа. Юу юм гантрын хэлэх юм багт одоо логтой. За ялтын асуулт. Хамгийн өндөр дүнтэй төгрөгийн зоос хэд байсан бэ? Одоо байхгүй бах те. Цаг явсан. Зоос гэдэг нь. Зоос. Зоос мөнгө. Тэ. За чи миний мэдээ 500 төгрөг лав байсан. За тэрнээс өндөр байх. Тэгэл унаад. 5. За байхгүй. Яг зөв. Тэгээд ялагчаар додорч байна. За баярлалаа. Баярлалаа. За. За. 3 дахь ялагч өнөөдөр тодорч байна. Тэгэхээр одоогоор анхаа очроо мөнх чараад гэсэн 3 ялагчтай байна. Бүгдээрээ дараагийн дугаар хүнээ авцгаая. 80 92 гэсэн байна. Байна уу? Баяр мөнхөн. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За. Ийм асуулт байна. Ануухаас фитнес реалити шоуны 3 дугаар үйлрлийн ялагч хэн тодорсон бэ гэсэн байгаа. 3 хувилбар өгье. Хонгор зул, маргадизм, эрдэн тунгалаг гэсэн байна. Цаг явсан. Одоо үздэг болохоор. За ямар ч гэсэн нэг таанда 3-1 л магадaltaй байна. Facebook-ээр л нэг юм бол голосоор нэг юм бол. Голынх нь. Голынх нь маргадизм гэсэн байна. Холбогдсон байлаа. За 9913 байна уу? Өглөөний мэнд Батэрд байна. Өглөөний мэндэ. За Батэрд нах. Ануухаас фитнес реалити шоу юу н сонирхсон уу? Сонирхсон. Хонгор зул болж. Хонгор зул яасан. Батны хэлж байна. За Батэрд нах яг тохирсон асуулт байна. God стил гэж байд юм байна Батэрд нах. Godуд. За энэ дэлхийд өнөөдрөөр ярьж байсан. God стилтэй хүмүүс ямар өнгөөр түлхүү хувцалдаг вэ гэсэн байна. Өнгө асууж байна. Цагаан, хар, улаан, цэнхэр Godуд ямар өнгөнд дуртай вэ? Цаг юус. Ямар өнгө нэ? Өнгө тааж хэлнэ. Дөрвөн хувилбар. Хар цагаан баха. Цагаан. Биш юм байна. Хийгээсэн байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За Godуд гэдэг чинь ямар стилтэй хүмүүс байдаг вүлээ? Холбогдсон байлаа. За God стилтэй хүмүүс ямар өнгийн хувцсан дуртай вэ? 9967 байна уу? Өглөөний жижиг болсон. Өглөөний мэндэ жижиг бол сайхан амарсан уу? За жижигэн бол ийм асуулт байна. Балерина капучино, тралалеро тралала, бананины шимпанзины зэрэг брейн ротууд аль хэлнээс гаралтай вэ гэсэн байна. Цаг явсан. Герман. Герман биш яана. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баахан брейн ротууд хүүхдүүд бол яриад байгаа. Тэр нь аль хэлнээс гаралтай. 8875 байна уу? Баяр хэлээ. Түбэ. Цагаан. Сайхан амарсан. Түбэ юм уу? Окей. За. Түбэ. За God стилтэй хүмүүс түлхүү ямар өнгөөр хувцалдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Ямар өнгөнүүд нь үлдчихлээ. За энд одоо хар, улаан, цэнхэр гэсэн 3 өнгө үлдсэн байна. Цэнхэр нэ. Цэнхэр биш ээ. Холбогдсон баярлаа. За энэ чинь God стил бүгдээр юм. За дэлхийд өнөөдөр тэр бүтэн дугаар явж байсан. Холбогдсон баярлаа. Би гэхдээ тэгэж хувцалдаг байхдаа God гэдгийг мэддэггүй байсан шүү дээ. Стилээч. Өөрийгөө God гэдгийж бид өөр мэддэг болж таарсан. Ано. Өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. God стилтэй хүмүүс ямар өнгөөр түлхүү хувцалдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Хар улаан үлдсэн үү? Хар улаан үлдсэн айл нэг нь хэлнэ. За хар л гэж бодоод. Хар өнгө юм байна. За хар өнгөнд л төөлийн дуртай хүмүүс байдаг гэж нүүр мүрэд нүдэ ч гэсэн хараад бас бодож моддаг тийм. Уруулаас уу хараад боддог санаж байна. За дараагийн асуулт нэг нь дуу сонсно. Тэг ямар нэртэй дуу вэ гэж хэлэх нь байна. За дууны нэрийг гол нь хэлэх нь шүү тийм. Яа. За сонсцгоё. Харин чи намайг олоогүй хархан үдэрэг ширтээгүй ондохны гараас хөтлөөд арайсэл зүгаадаг болсон нэг цонхоор хараа
За энэ 2 дугаар бадгаас эхлүүлж байна. Эхний бадг нь дууны нэрээр эхэлдэг. Цаг явсан. Тийм үү. Дууны нэрээр эхэлдэг. Тий. Би өчигдөр нөгөө маргаашаа асуултыг бэлдэж байхдаа яг энэ дууг таалгыг татаж авсан юм. Би дөрүүлзээ. Би тэр өдөө сүүлдээ бараг айлхан хүн шиг болчих юм байна ши. За цаг дууссан маань. Андагны гараас хөтлөөд арайсэлхэн цугаал. Чи намайг ойлгоогүй. Чи намайг ойлгоогүй биш ээ. Төгсөн л гэхгүй юу? Баярлалаа. Дахин байдаг шүү. Аа. За бадг нь энэ дууныхаа нэрээр эхлээд байдаг тийм. 8518 байна уу? Өглөөний мэдрэг гамбаа байна. Өглөөний мэндэ. За бүгд нэг дуу сонсоод дууны нэрийг Саяын доо нөгөө цаг дэлгэргээд дуучны. Яг үнэ. Сая хилтэнд байхдаа дуусан дуу нөх. Яг үнэ. Би хайртай байсан. Түүнд би хайртай байсан. Түүнд би хайртай байсан гэж хэлдэг байна. Яг үнэ. За яг зөв дараагийн асуулт дудран гэж ямар амьтны зулцгийг хэлдэг юм болоо? Илжигний хөөхт лөө. Илжигний зулцгийг. Хөөхт. Ёстой хөрх амьд байд юм биш. Йоо би Амар хөөх биш. ёстой бүр яаж юм хөрх байд юм бэ? Хөрх амьд байд юм лээ. За ялтын асуулт. Voyager сансрын хүлэгт нэгэн пянц суйрлуулсан юм байна. Суйрлуулад явуулсан. Энэ пянц нь ямар өнгөтэй вэ гэсэн байна? 3 хэлбэр байна. Хар өнгөтэй. За би энийг алтны өнгөтэй гэж бодсон. Алтны өнгөтэй шүү дээ. Тэгэлгүй Баяр үргээ. Ялагчаар тодорч байна гамбах. За баярлалаа. Өдрөө сайхан. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Янзын гоё хариллаа. За. Уран хариллаа гамбах. Бүгдийг яг мэдж байна те. 91 тэг 5 байна уу? Алло, өглөөний хураа. Өглөөний мэндэ. За. Сайхан амарсан уу? Ийм асуулт. Сайхан амарсан. Аль нь илүү үнэтэй вэ гэсэн байна? Ханшаар аль нь илүү вэ гэсэн байна? 3 юу? Гадны валют хэлнэ. Таиландын баат, энэтхэг рупи, Туркийн лира 3-ын аль нь илүү өндөр ханштай вэ гэсэн байна? Цаг явсан. Оо юу штэ, Туркийн лир нөхө. Туркийн лир Биш биш юм юм байна. байна. Халдсан байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За энэ хооронд хамтран ажиллагчаа танилцуулаад тэгэхээр 2 хүн хөлбөрүүлсэн. Менопауз эргэлтийн хөрөнгийн зээлийг танд санал болгож байна. За менопауз гэвэл бид нар өнөө дэлгүүрт ороод ингээ карта уншуулахаар нэг бос төхөөрөмжөнд уншуулдаг та. Тэр төхөөрөмжийг ингээ хэлж байгаа байхгүй юу? За одоо ийм харах юм бол ийм ногоон өнгөтэй, ногоон цагаан өнгөтэй тэгээд хэрэглэхэд маш гоё амархан ухаалаг юм билэ. Тэгээд энэний надад хамгийн таалагдж байгаа нь шүү дээ. Одоо ингээ карта уншуулна шүү дээ. Тэгэхээр яг хідэн төгрөг хийж байгаа нь энэ дэлгэцэн дээр хэрэглэгчтэй харагдчихэйдэг. Одоо жишээлбэл заримдаа ингээ би нэг 2000 төгрөг уншуулгасан чинь нэг тийг илүүгээд 20,000-ыг миний дааснаас уншуулсан байдаг шүү дээ. Тэгвэл хөөе наа чи 20,000 болчлоо гэж хэлгэнэ шүү дээ. Тийм тэгээд дээрээс нь энэ дээр одоо нөгөө өөр бас мэдээлэл зөндөө гарна гэсэн хэрэглэгчдэд хэрэгтэй. За та жижиглэн худалдааны одоо 8 эрхэлдэг бол худалдааны бизнес эрхэлдэг бол хамгийн гол зэвсэгч нь POS байгаа. За ямар POS одоо юу гэх юм одоо дайнд одоо юу зэвсэггүй орно гэдэг шиг POS-гүй бол та одоо зэвсэггүй гэсэн үг. Гэхдээ энэ дундаас хамгийн хүчрэг, хамгийн ухаалаг, хамгийн сүүлийн үеийн одоо POS бол менопауз. Яг үнэ. Тэгээ дээдл нь харж байгаа дэлгэцэн дээр бас QR гарчих юм билээ. Тэгэхээр нөгөө купе юмшуулаад төлбөрөө төлж гэсэн амар ам. Тийм. За тэгэхээр ингэж байгаа энэ танилцуулж байгаа менопауз брендийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж. За тэгээд энэ босны нөгөө нэг ихний ээлжний худалдаа авагчид хүүгүүлийн зингээр төлөх боломжтой болгоцсон. Тэгээд өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөвлөл та энэ босыг өөр юм болгож чинь гэсэн үг. Тэгээд ингээд дэлгүүрт ороод төлбөр тооцоо гэхэлэр карт уншихгүй дансруу шилжүүлгээд идэх хүмүүс амар жоохон онцгүй санагдаад идэв надаа. Тэгэхээр л нэг юм унаал дахиж тэр дэлгүүрээр ормооргүй шиг санагдаад. Би зүгээр карт уншилчмаар шүү дээ. Тэр карт авч явж байгаа хэрэг юу байгаа вэ дээ тий. За тэгэхээр энэ менопауз хэрэглэлтийн хөрөнгийн зээл олгоод байгаа. Тэгээд энэ нь болохоор ямар учиртай юм бэ гэдгээр ингэж байгаа. Барьцаагүй шимтгэлгүй шуурхай зээл авах боломжтой. Энэ босыг барьцаалаа. Тэгээд зээлийн доод хүүн сарын 1.5% хүртлээр буурдаг, хугацаа нь 30 сар хүртэл уртасдаг. За эргэн төлөлтийн хувьд таны бизнесийн орлого ашигт тохирсон сонголттой гэж байгаа. Одоо жишээлбэл сар болгон та тэтгэх төлгээл ингээл дарамтлаад авахгүй таны бизнесийн орлогоос хамаарна гэсэн үг шүү дээ. Тэгээд би саяхан нэг сэтгүүл эргүүлээ явж чинь миний босын талаар нөгөө мэдээлэл гарсан байсан байхгүй юу? Энийг ашигладаг хүн бизнес эрхлэгч энэ миний босоо барьцаалж байгаа байрны зээл авсан байл шүү дээ. Тий. За тэгэхээр ер нь бизнес эрхэлдэг хүмүүст бол үнэхээр хамгийн чухал зэвсэг бол менопауз юм байна. Та бүхэн 99 95 86 73 гэдэг утсаар холбогдорой. 99 95 86 73. За манай нэвтрүүлэгт эргэлтийн хөрөнгийн зээлийг танд санал болгож байгаагаар менопауз хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаая. 99 88 байна уу? Байна. Өглөөний минь сэлбэн. Өглөөний минь дээ. За аль нь илүү үнэтэй вэ гэсэн
байна. За хоёр хүн хөлбөрлсөн. Интэ группийн Таиланд бат 2 цаг явсан. Би нэг Вьетнамын үнгийг донг харж байгаа гэсэн чи Тайланд хүнтэй харагдаад $35 болоод өглөө. За тэгэхээр таны Тайландын бат. Тайландын бат нь өндөр юм байна. Баяр хүргэе. За маш нарийн мэдэж байна. За Туркийн лирээ ойролцоогоор 91 төгрөг бол Интэ группийн 42 төгрөг байна. Харин Таиланд бат 105 төгрөгтэй тэнцэхжээ. За манай мөнгөөр үү? Тийм манай мөнгөөр төгрөгөөр шилжүүлвэл за киноны хэсгээс сонсно. Бүгд тэр ямар киноны хэсгээс вэ гэдгийг таахна. Хэдэн үеийн кино? Одоо сонсгоё. Антшгүй. Би яах вэ болно. Би харлаац юм лэхгүй. Нөхөр нь нас маш ганц юм ихтэй хүн. Тий. Хантай болъё гэж бодлоо яах. Харин артаа 5 хүүхэдтэй байж чиний ингэж яваг чинь би чихшнэ. Тийм жарг хангалттай хаа тий. Нэлээд тодорхой бас Надад мэдээлэл. цэцгийн донд юу хийгээд байгаа Юунд дээ? Цэцгийн донд ихтэй. Цэцгийн дундаа. Нэг юм хийж идэг дээ гэхгүй юу? Гарын 5. Гарын 5 хороо. За тэгэлгүй яах вэ? Ялтын асуулт. Японд тако ето гэж сайд байсан юм байна. Энэ яамны сайд юуны үн өснөөс болж огцорсон бэ гэсэн юм. Цаг явсан. Айгуу сэн. Би бодоо авдаг шүү дээ. Манай хандуулч надад өгöd дээ. Гэж хэлээл огцорсон. Огцорсон байх нэ. Манайх яагаад байгаа лээ. Харин За. За ялагчаар додорч байна. өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяр хүргэе. За. За Японд ч насныг болсон те дараагийн болсон Шинжирэ Койсуме гэдэг нэг царайлаг сайдд болсон гээл шуугадлаа. 8861 байна уу? байна. Үгүй тахна нөө сайн байна. Өглөөний мэндээ. Өглөөний мэнд. За мөнхө тахт нэг киноны хэсгээс сонсгоно. За энэ ямар киноны хэсэг вэ гэдгийг таахна. Ойлгомжтой үү? За бүгдээ хамтаа сонсцгоё. Тийшээ явсан бол айлгч холгүй л дээ. Тэмээ харагдсан зөврөөс ус ирээд байсан маань буруу болж л дээ. Тэ чи чинь аль аймгийн хүн бэ? Хархандаа. Хөөхэ. Ер нь өдий чинь тэмээ салхитаад хамаагүй явдаггүй шүү дээ. Нэг юм архангатай холбоотой л нэг кино байна. Цаг явсан. Наад миний нэг уцлыг болохгүй байгаа маань шууд. Сайн сонсохгүй нэ тэ. За тэгвэл дараагийн асуултыг бүгдээ асууцгаая. Цоцгоос болохгүй нэ. За тийм. Улаанбаатар марафонд айл ангилалд хамгийн олон хүн гүйсэн байсан байна. За саяхан болсон Улаанбаатар марафон болсон. За энд зөндөө олон ангиллал байгаа. 3 ангиллыг би нэрлэе. Нэгэнд нь хамгийн олон хүн гүйсэн юм байна. 1500 м, 5 км, 10 км гэсэн байна. Цаг явсан. 5 км-т нь олон хүн гүйсэн. За 5 км-т нь үнэхээр олон хүн гүйсэн билээ. 10 мянган хүн гүйсэн мэс тэ. За нийтдээ 23 мянган хүн оролцсон гэж мэдээлжсэн. Дараагийн асуулт. Монголд аль улсын төрийн тэргүүн яг одоо айлчилж байгаа вэ? Австрали улсын тэргүүн. Австрали улсын төрийн тэргүүн. Баяр хүргэе. Ялалтын асуулт. Зив жанжны жинхэнэ нэр юу вэ гэсэн байна? Цаг явсан. Зив жанжин. Одоо хариулт бол ялагч боллоо. Зив. Зив. Зив жанжны жинхэнэ нэр үү? Тий. Монголын зив жанжин үү? Тэглгүй яах вэ? жинхэнэ нэр нь хийн штэ. 3. Мухлаа. За холбогдсон байлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За мухлаа биш сандарчих шиг болчихсон. Мөдөх. За холбогдсон байлаа. Жохон харин болчихлоо шүү. За тэглээ те. За байна уу? Байна. Яг бол байна уу? Өглөөний мэндэ. За. Зив жанжны жинхэнэ нэр юу вэ гэсэн байна? Цаг гэсэн. 6 тай тий. 6 тай. Битээрээс тий гэж асуухгүй штэ. Зэгдээс нэгэн ах шиг сэргэлдэх юм штэ. За бүгдээ нэг киноны хэсгээсээ сонсцгоё. За тэгээ ямар киноны хэсэг вэ гэдгийг таахна. Ер нь баруун тийшээ явсан бол айлгч холгүй л дээ. Тэмээ харагдсан зөврөөс ус ирээд байсан маань буруу болж л дээ. Тэ чи чинь аль аймгийн хүн бэ? Хархандаа. Хөөхэ. Ер нь өдий чинь тэмээ салхитаад хамаагүй явдаггүй шүү дээ. Ер нь говь газар мэдэхгүй бол тийм жамар явахгүй шүү. Зя гэж байна. За нэг Аранган залуу говьд л орж ирчээ тэмээтэй холбоотой. Харин Аранган залуу говьд ороод ирсэн Монгол киночид юу гэдэг вэ? Моторын дуу юм болов уу?
Юу юм бэ? Цаг яаж байна? Говьд усны халаа зогсдог хэсгээл гэсэн байна. Аа. Харин тийм. Цаг дууссан байна. Машин дагсан байдаг. За тээвэр мэвэр идэх кино байна да. За ерөөс орж ир. 3 Хоёр. За тасаа хангуурсарэ. За. За хариулж амсангуу. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүйн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай өнөөдрийн та мэдхүү 5 ялагчтай анхаа очроо мөнх жаргал гамба сэлэв гэсэн ялагч нартай баяр хүргэе. Манай өнөөдрийн та мэдхүйн нэвтрүүлэгтээ нэг өдрийн ногооны хэрэгцээг ханган нүрээтэй Гагоми хамтран ажиллаа. За мөн эргэлтийн хөрөнгийн зээлийг танд санал болгож байна нүрээтэй Минупос хамтран ажиллалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа Аргуна.